Дэлхийн олон оронд өөрийн үйл ажиллагаагаа нэр хүндтэйгээр явуулан сая хүний итгэлийг олж чадсан FOLIVE компани өдрөөс өдөрт өргөжин тэлж байна. Тэдний маркетингийн шилдэг тогтолцоо олон мянган хүнийг эдийн засгийн эрхчлөлөнд хүргэж зогсохгүй эрүүл энх амьдрах боломжийг олгосоор байна. Монгол хүн бүрт энэ боломжийг олгож сайхан амьдралын түлхүүр эргэхэн хүлээж байгааг үзэгч танд дуулгая. Та сонгож, судлаж, хичээж чадвал амжилтанд хүрнэ. За тэгэхээр эхлээд манай ихнэр болохоор эрүүл мэндийн нэвтрүүлэг хөтлөгч хүн телевизэд ажилладаг. Тэгээд анх удаа энэ трансфер факторын талаарх нэвтрүүлэг хийх гээд энэ оюума гэдэг эмэгтэй манай хүнтэй холбогдоод нэг юм Америкийн дархлааны бүтээгдэхүүн байд юм байна. Танай нэвтрүүлгээр орё гэд ингэж анх холбогдсон. Энэ компани бүтээгдэхүүнийг хэрэгжилж олон жил өвдсөн байсан хөлөө гэмтээгээд энэ компани бүтээгдэхүүнийг маш сайн гэдгийг одоо эрдэмтэн доктор сонсоод тэгээ шууд авч хэрэгэлсэн. Тэгээд ингээд бид хоёр нийлээд ингээд нэвтрүүлэг бэлдэж байгаа явцад трансфер фактор үнэхээр сайн юм байна. Үнэхээр шинжлэх ухааны үндэслэлтэй юм байна. Олон оронд хэрэгэлдэг юм байна. Олон хүмүүсийн эрүүл мэндэд тусдаа зүйл юм байна гэдгийг мэдсэн мөртлөө сүлжээгээ зарагддаг гэхээр нэг л итгэл төрөхгүйсэн байхгүй. Хэрэглээд энэ бизнесийн анх шууд хийгээгүй л дээ. Бас л хүмүүсийн нэгэн айдлаар сүлжээний бизнес гэдэг нэрнээс найгаад ерөөсөө ойлгохыг ч боддгоо нэг тийм хэсэг хугацаа алдсан юм байна. Бизнес талаас нь сонирхооч гэдэг. Тэгэхээр бид хоёр манай хүн болохоор би олонний танил энэ хүн сүлжээний юм би хүнд ярихгүй гэл. Би болохоор өөрийн гэсэн бизнестэй байсан учраас сүлжээнд нэг аргаа ядсан хүмүүс ажилдаг тий. Эсвэл бол нэг хүүхнүүдийн хийдэг ажил би юу тутлаа гэж сүлжээнд орох юм гэсэн нэг тиймэрхүү байдалтай эхлээд хандж исэн анх мэдээлэл авсныхаа дараа. Монголд үйл ажиллагаа явуулж олон айл гэрийн амьдралыг 100% өөрчилж санхүүгийн эрх чөлөөг утгаар нь олгож чадсан FOLIVE компани бодлого бусдаас өөр. Та аль хэдийн нэр хүнд нь унсан бусад сүлжээний компанитай харьцуулж боломжоос зугтах хэрэггүй. Шинэ хамт олонд орж багаар ажиллаж цоо шин амьдралд хөл тавих болно. Хүн бол мэдгүй зүйлийнхаа дайсан байдаг гэдэгт бол гүнээ итгэж явдаг. Ингээд би энэ салбарыг судлах ажилд ороод яагаад ингэж төрж ороод байгаа, яагаад энэ салбарт нэг өөр юм борлуулалтын арга нэвтэрж байгаа, учир нь юунд байдг юм бэ гэд өөрийнхөө ингээд судалгаанд гарсан. Ингэж үзэж харж явж байхдаа бол үнэхээр боломжийг олж харсан юм аа. Ингээд ажиллах явцдаа миний гэр бүлийн амьдралд үнэхээр гайхамшигтай сайхан өөрчлөлтүүд гарч, ганцхан гэр бүлээр зогсохгүй хамт олонд байна маш сайхан өөрчлөлтүүд гарч FOLIVE компани олгож буй 5 цолын 4 дахь цолонд нь гэр бүлийн хамтаар хурж мөн олон баг хамт олон монголчууд маань амьдралын эрх чөлөө, эрүүл мэндийн эрх чөлөө, эдийн засгийн эрх чөлөөг FOLIVE компани тусламжтайгаар олж авсан юм аа. Монголчууд анх 2009 онд Орландо хотод болсон олон улсын чуулганд зургуулаа оролцож байсан бол 2010 онд Солт Лейк хотод болсон конвенцэд 10 зургуулаа, харин 2012 онд Филадельфид 60 хүний бүрэлдэхүүнтэйгээр амжилттай оролцоод ирснээс харахад FOLIVE компани Монголд хэрхэн өргөжин тэлж үр өгөөж өгч байгааг харж болно. Бид үзэгч та бүхнийг өнгөрсөн 7 хоногийн дугаараараа FOLIVE-ийн залуу лидерүүдтэй уулзаж байсан бол энэ удаад дунд насны бизнес зөвлөх International Diamond цултан нэргүй насан тогтох нартай уулзуулж ажлын нэг өдрөөс нь хүргэхээр бэлтгэлээ. За ингээд өнөөдөр миний ажил эхэлж байна. Би тэгээд хамгийн ихний одоо төлөвсөн ажил бол амар төвшин гэдэг нэг лайф коучинг залуутай уулзах хэрэгтэй. Тэгээд энэ залуутай уулзаж хувь хүний хөгжлийн талаар, ер нь хүн амжилтанд хүрэхийн тулд хэрхэн алсын хараатай байх талаар бид хоёр ярилцахаар тохиролцсон юм байна. Тэгээд би одоо тэр ажил руугаа явж байна. За өнөөдрийн миний ажлын төлөвлөгөө бол хамгийн түрүүнд амар төвшин гэдэг залуутай уулзах байгаа. Тэнцээ тэр хүн бол лайф коучинг гэдэг хувь хүний хөгжлийн багш хүн байгаа. Тэгээд манай найз. Тэгээд би амраатай уулзаж ер нь хүмүүсийг амжилтанд хүрэхэд нөлөөлдөг гол зүйл болох энэ алсын хараатай амьдрах, алсын хараа руу хэрхэн төвлөрөх талаар бас ярилцгийг тохирсон. Тэгээд эхний ажил бол тэр байгаа. Түүнээс гадна би өнөөдөр бол хэд хэдэн ажил бол төлөвлөсөн байж байгаа. Сургалт багийнхаа шинээр бүртгүүлсэн хүмүүст амжилтын үндэс гэж сургалт тавина. Дээрээс нь vision board буюу мөрөөдлийн альбом хэрхэн хийх үү,
Тэгээд гэдэг талаар сургалт тавина. Хамгийн гол нь хүмүүсийн мөрөөдлийн альбомыг хийлгэх юм байна. Түүнээс гадна орой презентац тавина. Презентац байгаа. Тэгээд Follife компанид мэдээллийг сонирхож байгаа хүмүүс 7 хоногт 2 удаа нийтэд зориулсан танилцуулга хийдэг. Тэгэхээр тэр танилцуулган дээр би 21-р зууны бизнесийн талаар хүмүүст ярьж таниулах юм байна. За тэгэхээр би өнөөдөр амар төвшингээ найзтайгаа уулзаж байна. Манай найз бол лайф коуч. Тэгэхээр бидний одоо хийдэг ажлын одоо хамгийн зонхлог үе эзэлдэг зүйл болохоор хүмүүстэй харьцах ерөөсөө. Тэгэхээр нөгөө хүмүүстэй харьцах, хүмүүсийг яаж амжилтанд хүргэх үү, хүмүүсийг яаж зорилго руугаа чиглэсэн үйл ажиллагаатай болгох уу, хэрхэн төлөвлөгөөтэй ажиллах уу гэж маш олон зүйлүүд бидний одоо ажилд шаардлагатай болдог л да. Тийм учраас би одоо энэ Амраа найзтайгаа уулзаж мэрэгжлийн хүнээс бас зөвлөгөө авдаг юм байна. Тэгээ өнөөдөр би Амраатай уулзаад бас ойрын хугацаанд бас хүмүүсийн дунд нэг явуулах алсын харааны талаар нэг сургалт явуулах юм. Тэгээ тэр сургалтын талаар бас ер нь алсын хараатай байхын ач холбогдол гэдэг талаар сонирхож байгаа юм л да. За тэгээд баярлалаа. Тэгээд ямар ч байсан алсын харааны талаар яг одоогийн нөхцөл байдал дотор хүмүүсийн дотор хамгийн чухал гэж бодож байгаа зүйл нь алсын хараа гэж бодож байна. Яагаад тэгэхээр хүмүүс маань мэдлэг боловсролтой байна. Санхүүгийн хувьд эдийн засгийн хувьд бас гайгүй байна. Боломжийн болж гэвч энэ дотор нэг холч хараа буюу ирээдүг харах энэ тал дээр жоохон өчигдөртэй сурах хэрэгтэй зүйл байна. Их хүмүүс ч одоо яг л өнөөдрөөр амьдраад байдаг. Ирээдүйд хэн байх вэ? Хаана очих вэ? Тэр талаар төдийлөн бас ярьдаг. Өдөр тутмын амьдралд л одоо төлхөд анхаарал хандуулдаг шүү. Яг үнэ. Харин тэр нь бол яг одоо бидний жоохон хошин ярьдаг гал унтраагч гэж тийм. Энд нэг гэр бүлийн асуудлыг зэгцэлж энэ санхүүнд болохоо байж тийм. Санхүүгийн асуудлыг яаж энд ажил нь бас болдгоо тийм. Ингээд уул нь болго эдгээр зүйл чинь бүгдээрээ л хүний амьдралын чухал зүйлс. Гэвч цогцоор нь бас нэг хамгийн доор хаяж 10 жил, 20 жил бүр цаашлаад ингэж боддгоо хүмүүсээ ингэж ярих сонирхолтой одоо 30 жил гэх юм бол юу хаа 30 жил гэвээ те. Жишээлбэл Toyota компани сая 500 жилийн төлөвлөгөө хийж байгаа юм те. 500 жилийн дараа. Тэгэхээр ерөнхийдөө бол би оршин тогтноо. Миний би бол амжилттай хүн гэж илэрхийлэгдэх нэг том хүчин зүйл яхаа аргагүй ирээдүг харж байна. Энэ тал дээр хүмүүс үнэхээр туслах хэрэгтэй байна. Энэ бол хамгийн чухал зүйл. Амжилтанд хүрнэ гэсэн тэр алсын хараа те. Ирээдүйд хэн байх вэ? Хаана очих вэ? 5 жилийн дараа миний амьдрал ямар байх вэ? Би хэн байх вэ гэдэг тэр алсын хараагаар чиглэж ажил, тэрлүү төвлөрж ажиллаж чадах юм бол амжилтанд хүрдэг юм шиг байна те. Тэр талаар л одоо хүмүүст ойлгуулах гэдэг. Tand for Life олон боломжуудыг санал болгодог. Тэр нь зөвхөн таныг л хөгжүүлнэ. Хинч танаас хизээч булаагаад авч чадахгүй олон чадварыг та бизнес сэтгэлгээ, маркетингийн өвөрмөц сургалтаас сурна. Хэрвээ та амжилтанд хүрч санхүүгийн эрх чөлөө олж аван хинээс ч хараат бус өөрийнхөө мэдрэмж чадварыг ашиглан зүтгэж чадвал оюуны болоод эд баялаг ойрхон байна. Сүлжээний бизнес гэхэр хүмүүс ихэнх нь болохоор жоохон буруу ойлголттой байдаг. Яагаад тэгэхээр Монголд одоо 90-ад оноос сүлжээний бизнес орж ирлээ шүү дээ. Гэтэл энэ сүлжээ гэдэг ерөнхийдөө л хүмүүс яриад байгаа болохоос энэ сүлжээ гэдэг нэрийн орчин маш олон маркетингууд үйл ажиллагаа явуул. Сүлжээний бизнест 21-р зууны бизнес гэдэг одоо дээр доргоо одоо ялангуяа энэ өндөр хүчтэй улсуудад одоо амжилтанд хүрсэн тэр гомднууд бол сүлжээний бизнес бол яхахгүй 21-р зууны бизнес гэдэг дээр бол санал нэгтэй байгаа. Гэхдээ хамгийн гол нь сүлжээний бизнест ажиллахын тулд яг хамгийн эхлээд энэ бизнесийн мөн чанарыг ойлгох хэрэгтэй юм шиг байна. Тэгэхээр энэ бизнес маань өөрөө том бизнесийн секторт хаягддаг. Тэгэхээр нөгөө том бизнес хийхин тулд бид нэр яах хэрэгтэй гэхээр хамгийн түрүүнд том бизнесийн дүрмээр нь тоглох хэрэгтэй байна л да. Тэгэхээр ямар дүрмээр тоглох вэ гэхээр ерөөсөө хүчтэй хүмүүсээр багаа бүрдүүлэх хэрэгтэй. Хүчтэй, чадвартай. За тэгэл одоо оюуны хувьд хөгжсөн, сэтгэлгээний хувьд хөгжсөн, сэтгэл зүйн хувьд хөгжсөн ер нь бол удирдахч хүмүүсээр л багаа бүрдүүлж чадвал илүү амжилтанд хүрдэг тийм. Гэтэл сүлжээнд орсон хүмүүс болохоор ихэнх нь яадаг вэ гэхээр
зөвхөн бүтээгдэхүүн борлуулдаг борлуулагчаар өөрийгөө хүрээлүүл. Бидний ажлын нэг хэсэг бол яхаарахгүй бусдыг сургах байдаг л да. Амжилтанд хөтлөх хэрхэн амжилтанд хүрснээ тэднэрт юу яах ойлгуулах хамгийн гол нь практик дээр одоо ямар эрсдэл ямар одоо цаад бэрхшээл гарч болох уу тэрэнд одоо хэрхэн хандах уу гэдэг тэр болгоныг л эзэмшүүлэх л зордё. Тэгэл одоо хүмүүсийг гол нь сүлжээний бизнес бол үнэхээр ажиллаж чадах юм бол та хичээгээд хөдөлмөрлөж чадах юм бол таны амьдралд бол олон зүйлийг өгч чаднаа. Яагаад бид хоёр энэ компанид орж ажиллах болсон юм бэ? Тэгэхээр мэдээж бид нэр залуу хүмүүс амьдралд бол маш их зүйл бидний өмнө үйж идэг. Тэгэхээр тэр болгоноо шийдэхийн тулд нэгдүгээр эдийн засгийн боломжийг харж энэ компанид анх удаа орсон байдаг. За ингэж ажиллаж явах явцдаа бол бид нар маш олон зүйлийг амьдрал ахуйдаа бий болгож чадсан. Нэгдүгээрт маш сайхан хамт олонтой болсон. Үнэхээр таныг тусад дэмждэг, зориг нэгтэй, гайхамшигтай хамт олонг бүрдүүлж чадсан. Энэ хооронд бол анх одоо бодож санаж исэн тэр эдийн засгийн асуудлуудаа үнэхээр шийдэж чадсан. Жишээ нь бол бид хоёр тэр 2 өрөө байрныхаа лизингийг дуусгасан. Дээрээс нь Гангар Инвест компани Ногоон Төгөл хотгонд шинээр 3 өрөө байрны захиалга өгөөд өнгөрсөн 4 сард одоо манай гэр бүлийн шинэ байрандаа нүүж орж ирсэн. Энэ охин бол Folive компани лаач. Дээрээс нь бол урд нь төсөөлж байгаагүй гайхамшигтай дэлхийн газруудаар аялдаг болсон. Үнэхээр Индонезийн Бали аралд очиж үзцээд энэ компани хүмүүст олгодог нэгэн гайхамшигтай боломжийг үнэхээр мэдэрсэн байна. Дээрээс нь энэ бизнесийн гайхамшигтай нэг боломж бол үнэхээр та хувь хүний хувьд хөгжих бололцоо нөхцөлийг бий болгодог юм байна. Тэгэхээр би энэ бизнест орж ажилласан цагаасаа эхлээд маш олон одоо хүмүүстэй харьцаж эхэлсэн. Тэгэхээр энэ амьдрал одоо ямар олон өнгөөр иргэдэм бэ? Хүмүүс ямар их дотроо хүсэл мөрөөдөлтэй тэрнийхээ төлөө хүрийгсэн чинхүү зоригтой байд юм бэ гэдгийг нэгдүгээрт олж харсан. Дээрээс нь баг хамт олныг зөв зохион байгуулад хамтдаа амжилтанд хүрч болдсон байна гэдгийг бол энэ хугацаанд бол үнэхээр мэдэрч чадсан. Энэ бизнест хөл тавьж байгаа хүмүүстэй хүсэл мөрөөдөлтэй хүрж амьдралын оргил өөд цуцалтгүй зүтгэрэй гэж хэлэх байна. Бүгдэнд нь амжилт хүсье. Сайхан машин, байр, аз жаргалтай амьдрал, амжилтаа баталгаажуулах хүсэл хүн бүхэнд бий. Орон сууцтай зуслангийн газар, жижиг машинтай нэгэн том джип болохыг хүсэж, Монголоо тойрон аялсан бол дэлхийг тойрон аялах гээд олон зүйлийг цааш улам ахиулан хүссээр байдаг. Харин зорилгоо биелүүлэхийн тулд хүнд хүсэл мөрөөдөл ямар чухал байдгийг Folive-ийн сургалтууд улам баталгаажуулдаг. Үүний нэгийг International Diamond нэргүй мөрөөдлийн сургалтаар хийж байна. За сайн байцгаана уу. Та бүхэн энэ өдрийн мэндийг хүргэе. Тэгэхээр амьдралдаа хэрэгтэй, ирээдүйдээ хэрэгтэй чухал мэдээлэл сонсохоор энэ хүрэлцэн ирсэн гэдэгт би одоо итгэлтэй байна. Тэгэхээр би Folive компани олгодог олон боломжуудын талаар та бүхэндээ танилцуулна. Тэр дундаас эдийн засгийн боломж нь юу юм бэ? Хүн ирээдүйн амьдралаа зохицуулахад эдийн засгийн бололцоо нөхцлөө энэ компаниас яаж олж авах бололцоотой юм бэ гэдэг талаар танилцуулъя. Юуны өмнө би та бүхэнд Folive компани танилцуулъя. Манай компани бол 1997 онд энэ Transfer Factory гэдэг дархлааны бүтээгдэхүүний патентыг худалдаж авснаар үйл ажиллагаагаа эхэлсэн байдаг. За ингэж одоо 15 жил үйл ажиллагаа явуулах хугацаанд бол салбартаа үнэхээр олон амжилтыг гаргаж чадсан. Тэгэхээр манай компани төвний Америк нэгдсэн улсын Юта мужийн Сэнди хотод байдаг. За үйл ажиллагаагаа явуулаад 5 жил болж байхад Америкийн шилдэг 500 компаниас эдийн засгийн өсөлтөөр 15-д орж ирсэн. Тэгэхээр бид нар мэднэ Америкийн зах зээл дээр хэдэн зуун мянган компани үйл ажиллагаа явуулдаг. Ямар их өрсөлдөөн дунд үйл ажиллагаа явуулдаг вэ те. Гэтэл 15-д орно гэдэг бол энэ маш хурдтай гайхалтай анханасаа л гараагаа эхэлсний нэг илрэл. За түүнээс гадна Folive компани сүүлийн 40 жилд гарч ирсэн. Энэ олон одоо сүлжээний компаниуд дотроос сүүлийн 40 жилд гарч ирсэн хамгийн сайн маркетингтай компаниар шалгарсан байдаг. Тэгэхээр энэ амьдралдаа хүний хөдөлгдөг хамгийн гол хүчин зүйлс бол мөрөөдөл. Тэ? Хүн мөрөөдөл байгаа цагт хийж бүтээх, амжилтанд хүрэх гэсэн хүсэл эрмэлзэл бий болдог. Тэгэхээр энэ ажилд жиш ер нь бол бидний амьдралд хөдөлгдөг гол зүйл бол мөрөөдөл. 90 орны 9 мянган хүн оролцсон. Тэн дээр бол тэр амжилтанд хүрсэн хүмүүс бүгд юу хэлж ийм гэхээр амжилтанд хүрэх гээд би энэ ажлыг эхэлж байхад надад бол тийм хангалттай мөнгө байгаагүй, хангалттай найз нөхөд байгаагүй. Хамгийн гол нь надад юу байсан бэ гэхээр мөрөөдөл байсан.
Би хизээч мөрөөдлөөсөө ухраагүй, мөрөөдөлтөө өмнөч байсан тийм учраас би амжилтанд хүрсэн гэж хэлж байсан. Тэгэхээр энэ мөрөөдлийн альбом гэдэг энэ сургалтаар бид нэр яадаг вөхөр тэр хүсэж мөрөөдөд байгаа амьдралдаас бий болох гэдэг сайн сайхан зүйлээ бодтойгоор нүдэнд харагдах хэлбэр дүрсд оруулаад ингээд ийм альбом хийдэг. Баатам цаасан дээр. Тэгээд тэрийгээ бид нар яах вөхөр өдөр болгон харагдах үс одоо жишээ нь унтлагынхаа өрөөний хан дээр ч юм уу байрлуулдаг байхгүй. Тэгэхээр өглөө босоход таны сэтгэл санаа ямар байгаагаас үл шалтгаалаад та өдөр болгон мөрөөдлөө санаж, мөрөөдлөө харж тэр мөрөөдөлтөд хүрэх хүсэл эрмэлзэл төрдөг. Өнөөдөр энэ мөрөөдлийн сургалтын өмнө тавьдаг гол сургалт бол амжилтын үндэс гэж сургалт байдаг. Амжилтын үндэс нь юу юм бэ? Мэдээж хүн мөрөөдөлтэй байх хэрэгтэй. Мөрөөдөлтэй байхаас гадна зорилготой байх хэрэгтэй. Мөрөөдөл зорилго байхаас гадна бид нар зорилгодоо хүрэх маш нарийн төлөвлөгөө байх хэрэгтэй. Энэ манай энэ мөрөөдлийн сургалтын онцлогтой яадаг вөхөр бид нар өөрийнхөө хүсэж байгаа зургаа ингэж сэтгүүл дээрээс авч шууд ингэж за энэ гоё зураг байна гэж наадгүй. Тодорхой хугацааны дотор маш хурдтайгаар сэтгүүл эргүүлээд явж хахад таны нүдэнд шууд тусаж байгаа. Нэг өөрөөр хэлбэл 70 тухамсар шууд хүлээж авч байгаа тэр зурагнуудыг цуглуулдаг байхгүй. Тэгээд дараа нь ингээд гаргаад альбом хийдэг. Тэгээд ингээд тухайн үед ингээд минут өгсөн юу ингээд энэ гоё зураг уу муухай зураг уу энэ хоёрын аль нь гоё гэж бодох ч амжилт сэхээ өгөхгүй ингээд зурагнууд цуглуулж байгаа шүү дээ. Дараа нь ингээд альбомоо хийж тавьчаал ингээд харж хат айгүй сони ертөнц харагдаж байгаа. Хүн өөрийгөө олж харах шиг болж байгаа байхгүй. Би юу хүсдэг, юу мөрөөддөг, би юунд дурлалтай, юу руу татагддаг ингээд тэр болгоно нэгдүгээрт олж хардаг. Тэгээд би 2 жилийн өмнө энэ мөрөөдлийн сургалтанд анх суугаад өөр юм альбом хийжсэн. Дараа нь ингээд эргээл харж байсан чи би жилийн дараа нэг машин авч байгаа. Машин аваад би яг нэг том машин авна гэсэн бодол байсан. Тэгж жагаад машин аваад нэг Land авдсан мөлөөр гээд ингэж явж байснаа сүүлдээ Lexus болоо тэгээ нэг Lexus авчихгүй. Тэгэл дараа нь бараг сарын дараа авахаа манай хүүхд аава та нөгөө мөрөөдлийн альбом дээр ирсэн машин авцсан байж тээ гэдгсэн. Тэгэл би ингээд дараа нь харсан чи яг тэр өнгөтөө яг тэр машиныг авцсан гэсэн байгаа байхгүй. Folight бол олон хүмүүсийн нас насны хүмүүсийн нийгмийн янз бүрийн давхаргын янз бүрийн мэдлэг боловсролтой бүхий л хүмүүсийг мөрөөдөлтөд хүрэх жинхэнэ гүүрэн байж чадна. Мөрөөдлийн тухайд ерөнхийдөө тхимсэн гэж бодож ирснээс хойш өөрсөө ингэж бодит байдлаар гаргаж үзээгүй. Тэгээ бодит байдал дээр гаргаад үзсэн чинь миний мөрөөд жам бүрийн цаасандаа багтахааргүй их юм байлээ. Тэгээ зарим нь наад чадсангүй. За тэгээд эхнээс нь ихлээр тайлбарлах юм бол би энэ хэсгийг голд оруулсан учир нь ихлээр ийм сайхан хотгонд ийм сайхан байр агаартай газарт эхнэр нөхөр хүүхдээ гэр бүлтэйгээ амьдрах ус учраас энийг голд нь оруулсан ба. Тэгээд тойроод болохоор миний машинуудын спорт машин гэдэг ийм сайхан машинуудын аппаратуудын тэгээд энэ яг миний гол мөрөөдлийн хэсэгт энэ хэсэгт бас яагаад энэ хамт олон байна гэхлээр би сайхан хамт олонтой байж амжилтанд хүрч ийм их гоё шагнал хүртэж хамт олонтойгоо зураг авахыг хүсдэг. Тэгээд энэ мөрөөдөл маань энэ гол хэсэгт бас орсон байгаа. Урд нь би бизнес хийдэг байсан л та хоёраа. Зохио нэлээд ашиг орлоготой сайн ажилладаг байсан. Тэгээ өвдөөд энэ бизнес шууд зогссон. Миний орлого. Тэгээ нөгөө хэдэн төгрөг олсноор эрүүл мэндэд зараад тэгээ дуусчихсан. Тэгэхээр би дахиад энэ том бизнес хөрөнгө оруулаад эхлэх тийм надад хөрөнгөний болцоо байгаагүй тэр үедээ. Ингээд ажиллаад эхний сартаа $380 цалин гарсан гэхээр бид хоёр гайхаад гүн чи яаж гарч байгаа бол бид хоёр одоо хийсэн юм их байхгүй ганц нэгэн хүндэл бүтээгдэхүүний талаар ярьсан. Тэнгүүтээ нөгөө нэг яг гар дээр мөнгө авчингуудаа бодохгүй гүн эн чин болох юм шүү. Иймэрхүү янзаар зүгээр хүмүүст мэдээлэл өгөөд байвал эн чин ингээд хэдэн төгрөг аваад байвал амьдралд хэрэгтэй юм байна гэдэг гэсэн бодол анх төрж исэн. Өөрөө зогсдог ажлыг хийх тэр үед ерөөсөө хүсээг олон жил бодсон л доо. Би өвдсөн ч одоо миний оролцоогүйгээр банк явж байгаа ажлыг л хүсэж байсан. Тэгээд орж ажиллаад 5 сар ажиллаад тэр 2 дахь цолонд нь хөрлөө $1000 авдаг боллоо. Тэр үеэс эхлээд миний анхаарлыг илүүтэй татчих эхэлсэн. Тэр болтол манай хүн л илүү одоо төлхүүл цагаа зарцуулаад илүү л ажиллаж лээсэн л та. Тэгээд олон хүмүүс амжилтанд хүрч дандаа ирчүүд ихэнх нь ирчүүд хийж амжилтанд хүрдгийг маркетинг системийг үзэж хараад хүн богино хугацаанд амжилтанд хүрч орлого олох болцоотой маш бага хөрөнгө оруулалтаар яг маркетинг системийн дагуу ажиллаад болох юм байна гэдгийг анх маркетинг систем сонссон цагаас эхлээл одоо 10 оны 9 сараас хойш яг энэ маркетингээр ажиллаж ирсэндээ $1000 аваад эхлэнгүүт нь би юу гэж бодсон хэрэг энэ чинь бас бизнес юм байна. Энэ янзаараа ажиллаад байвал 1000-ыг авч болж байгаа юм чи 2-ыг авч болох юм байна, 5-ыг авч болох юм байна. Гэхдээ нөгөө оюума спонсорыг яриадсэн ч өмнө юм байна. Би юу нэгтэй бас цаг зарцуулах нь зөв юм байна. Яагаад одоо гэр бүлийнхаа үнийг дэмжиж болохгүй гэж ингэж ажиллаж эхэлсэн. Хүн эхлээд эрүүлж хийхээ
энэ эрүүлсэн сайхан үр дүнгээ хүнд ярьцсанаар тэр урамшуулах болцсон анх нэгдэж эхэлж байгаа. Тэгэхээр бидний бизнес мэдээлэл төр үндэслэгтэй явдаг. 90 орны 9,000 хүн оролцсон том арга хэмжээ болсон. Тэнд оролцоод ингээ харж байсан чинь надад нэг юм ойлгомжтой санагдсан. Яасан гэхээр энэ бизнесийг ирчүүд хийд юм. Яг тэгэхээр тэр олон хүний багтаа, олон хүмүүсийг араасаа дагуулсан хүчтэй удирдагч тэр одоо зарим хүмүүс ч одоо би 55 улсад багтаа, зарим нь бүр би 90 улсад багтаа гэдэг. Ингээд амжилтанд хүрсэн хүмүүс хэн байсан гэж дандаа ирчүүд байсан байхгүй. Би одоо гэр бүлийн хамт 4 удаа энэ компани бололцоо энэ сайхан боломжийг эзэлсэн байгаа. Хамгийн анх 11 онд Индонезийн Байли арал дээр очиод амархад ямар өндөр хэмжээний амралт зохион байгуулалтыг анхаарч олон хүмүүсийг энэ аялалд авч тэгээд энэ мэдээллийг өгөх урам зориг маш ихээр орж ирсэн. For Life Монгол орны өнцөг булан бүрт салбаруудаа нээж үйл ажиллагаагаа өргөжүүлж байна. Энэ нь цаанаа олон эмэгтэйчүүд, эрчүүд, гэр бүлүүд санхүүгийн эрх чөлөөнд хүрэх боломжоо нээснийг гэрчлэнэ. Үүний нэг жишээ бол International Diamond насан тогтохын гэр бүл. Эхнэр наран туяан анх боломжийг олж харан зориг гарган зүтгэж эхэлснээр тус гэр бүлийн амьдрал өнөөдрийн аз жаргалаар бэлхэж, ажил нь амжилтаар цалгиж байна. International Diamond насан тогтохын гэрээс ажлынхын өдрийг хамтдаа эхлүүлье. За миний өнөөдрийн ажил одоо ингээ гарах гэж байна. Тэгээд тэрнээс өмнө энэ хийж байгаа зүйлүүдэд танилцуулъя гэж бодсон. Бидний For Life компани ер нь саммит гэх сэтгүүл гаргадаг. Тэгээ тухайн орон болгон зарим хэлтсүүд адилхан сэтгүүлүүд гаргадаг. Бидний хийж байгаа ажлын түүх болон үлдэж байгаа юм зүйл нь энэ сэтгүүл дээр үлдэж байгаа. За бид 11 оноос эхлээд оргил сэтгүүлүүдэд анх гаргаж ирсэн. Одоо 7 дугаар нийтдээ гарцсан байгаа. Одоо 8 дахь дугаараа ажилдаа орцсон явж байгаа. Энэ дээр Монгол улстай болж байгаа үйл ажиллагаанууд, For Life компани шинэ мэдээллүүд, бидний хийж байгаа хүмүүсийн ажлын амжилтууд, цолон төрсөн хүмүүсийн зураг, энэ бүхэн энэ сэтгүүл дээр орцсон явж байдаг. За хамгийн анхны сэтгүүлээс эхлээд цөмрөө харъя л да. Энэ 1-р дугаарын сэтгүүл Монголд 11 оны эхэнд гарч ирсэн 1 сард. За Монголд анх Gold International цолтон төрөөгүй байсан. Одоо бид нар International-гээ 3 дахь цол байгаа. 3 дахь цолтоо 4 гэр бүл тэр үед ингээд төрж ирсэн үйл ажиллагаагаа бид нар эхлээ явж ирсэн байгаа. Одоо бидний хийж байгаа ажил гээл энэ хүмүүсээ ингээд харах чинь за энэ 11 оны 9-10 сар болол өсөж ийм олон цолтнууд төрсэн жишээтэй. Энэ бол түүх болоод ингээ үлдчихэдэг. Олон хүмүүст мэдээлэл өргөдөг. Олон аялал амралтаар явдаг. За тэгээд шинэ сургууль эрдэм шинжилгээний ажлууд хийгддэг. Тэр бүхний энэ дээр ингээ тайлгнаад гараа явж байдаг. Хүмүүс эндээс маш олон төрлийн мэдээлэл аваа явж байдаг юм сэтгүүл байдаг. За энэ дээр ингээд байгаа зүйлүүдийг бас товчхон танилцуулчих гэж бодсон. Хүний амьдралд маш их гэрэл гэгээ нэмжсэн энэ компанид ороод For Life компанид ороод явж ирсэн орнуудаас юм жижиг сувнирийн зүйлүүд аваа явдаг бид хоёр. За тэгэхэд энэ дээр ихтэл энэ богино хугацаанд бид дэлхийн 12 улсаар явсан. Маш олон сайхан аяллуудыг аялж ирсэн. За тэгээд дээр нь өөрсдөө очиж багаа хөгжүүлж ирсэн юм газрууд байгаа. Тэрийг дурсгал болоод ингээд сувнирийн зүйлээ аваа явж идэг юм аа. Манай нөхөрч өөрөө ингээд байгалийн зураг авах их дуртай. Тэгээд байгаль дээр ялангуяа ийм гоё хэлбэр загвартай, гоё ийм үзэсгэлэнтэй ийм байгалийн дүр зургууд байдаг л да. Зураг дарах их дуртай. Тэг ямар сайн ийм том камер бариад байгальд явдаг. Би тэд. За манай гэрт ийм жижиг амжилтын болон байдаг. Бид хоёр 2010 онд International Diamond цолоо хамгаалж ирсэн. За тэгээд 2010, 11, 12, 13 гэл ингээл энэ цолуудаа байн хамгаалж Монголын багаас одоо шилдэг International-ээр байн шалгарч байсан. За тэгээд сайн үлстэй болж ирсэн. Ер нь сайн үлс их хүнд багч гисэн юмар тусалж явах их чухал юм болов уу гэж боддог.
бидний хоёрын амьдралын зарчим нэг хэсэг тэр үүтэй. Хүнд чаддаг юмараа жоохон ч гэсэн тусалчлаа гэж боддог. Тэгээд Polog компани Монгол үйл ажиллагаа явуулж байгаа хүмүүсээс сайн үйлсээр шалгасч ирсэн битээр. За тэгээд энэ амжилтын болон байгаа. Миний амьдралын бас нэг эргэлт болохоор маш олон хүнтэй танилцуулж эхэлсэн. Маш олон хүнд энэ мэдээллийг түгээж эхэлсэн. Одоо миний амьдралын хэв маяг маань өөрчлөгдөж эхэлсэн байгаа. За үүнээс гадна маш сайхан гэр бүлтэйгээ цагийг өнгөрөөх, аялал зугаалга. Манайх одоо гэр бүлэрээ байгаль гар хайгуу дуртай. Хаяа ууланд алхдаг. Манай компани бол ер нь ажиллаж чадвал ямар ч хүн амжилтанд хүрэх юм бол боломжийг нээж өгсөн. Тэгэхээр Викторийн амьдрал эндээс л харагдаж байгаа. Викторийн анхын сүлжээний бизнесээр ерөөс амжилт олохгүй байх гэж бодож байсан. Тэгсэн энэ маркетинг систем гайхалтай хүчээр ямар ч хүн амжилтанд хүрэх бүрэн болцоог эндээс харж болох юм аа. Тэгээ та бүхэн ч гэсэн энэ компани маркетинг системээр ажиллаад олон хүмүүсийг амжилтанд хүргэж өөрсдөө ч гэсэн эдийн засаг, эрүүл мэндийн байдлаа сайжруулна гэдэгт итгэлтэй байна. За тэгээд би Polog компанид анх уучраад бизнесийн маш сайн ойлгоод тэрэг маркетинг системээр нь ажиллаж ирсэн. Би урд нь айгүй олон төрлийн бизнес эрхэлж байсан л да. Машины 8-ч хүртэл хийжсэн. Японоос машин уруул зардаг байсан. Тэр үедээ би шин тэрэг унаа гэж маш боддог. Өөрөө машин зардаг мөртлөө шин тэрэг унж чаддгүй байсан. Тэгээд Polog компанид ороод их нэртэйгээ 10 оны 9 сараас эхэлж ажиллаад би 11 оны 5 сард шин тэрэг цааш нэр нь өөрийнхөө нэр дээр худалдаж авчихсан. Тэгэхээр ийм олон өгөөж хүн болгон энэ хүсэл мөрөөдлөө биелүүлэх миний нэг хүсэл гэсэн ингээд маш хурдан биелжсэн. Тэгэхээр та бүхэнд ийм боломж нээлттэй байгаа шүү. Тэгэхээр манай офисынд байрладаг. Би одоо дараагийн ажлаа эхлэх гэж байна. Биш ороод хүмүүстэйгээ сургалтууд байгаа мэдээлэлтэй өгдөг. Тэгээд цөмөр офис орцгоё. Үзэгч та бүхэнд хэлсэнчлэн ийм л амжилтууд, боломжууд таныг хүлээж байгааг эдгээр жишээнээс харж олно. Бид үзэгч таны сэтгэлгээн дээр тоглож, худал зүйлсийг үнэн болгож, жүжиг тоглоосонгүй бодит амжилт, бодит өөрчлөлтүүдийг хүргэж байгааг дахин дуулгая. За энэ зурган дээр байгаа үнийг бид нар хичнээн тань Роберт Кийосаки гэдэг эрдэмтэн зохиолч тэр бомтой хүн байгаа. Япон гаралтай Америк иргэн. Энэ хүн олон ном бичсэн. Бид нэр хичнээн таньдаг Баян аав ядуу аав номын цувралууд байдаг. Олон ном бичиж олон хүнийг амжилтанд хүргэсэн юм хүн байгаа. Энэ хүний мөнгөний урсгалын квадрат гэдэг номд ер нь хүн төрөлхтөн 4 талбараас л мөнгө олдог. За энийг цөмөрөө харцгаая. Эхний сектор хөлсний ажил. Та цаг хугацаагаа багахан мөнгөөр сольдог. Энэ юу гэсэн үг вэ гэхээр тогтмол цалин авдаг хүмүүс энд хамаардаг тийм. За бид нар социализмын үед одоо зах зээл эхлэхээс өмнө бол бүх хүн энд хамаардаг байсан. Ажлаа хийгээл тогтмол цалингаа аваа явдаг байсан. Тэгээд энийг хийж яваад тэтгэврт гардаг юм замналтай. За хоёр дахь сектор нь жижиг бизнесийн сектор. Энэ дээр та эзэн гэхдээ бизнес нь хязгаартай. Бүх юм танаас шалтгаалдаг тийм. Та ажлаа хийхэ болвол бизнес зогсдог. Тэр энэ танаас шалтгаалдаг юм бизнес. Энэ эхний хоёр сектор бол жижиг бизнесийн сектор гэдэг. Энд хүн яаж сайн ажиллаад амжилт гаргасан, нөгөө бидний яриад байдаг хүсэл мөрөөдлөө биелүүлэх санхүүгийн эрхчлөөнд хүрэх болцоо муутай. Тэгэхээр том орлого олох болцоо байхгүй байх нь шүү дээ. За дараагийн сектор хөрөнгө оруулалтын талбар мөнгө таны төлөө ажилладаг. Энэ юу гэсэн үг вэ гэхээр
мөнгөний болцоотой, боломжтой санхүүгийн эрхчлөөнд төрсэн хүмүүс нөгөө ашигтай ажиллаж байгаа компани хувьцааг аваад хувьцааныхаа ашгаар мөнгө олохын болцоотой болж байгаа. За хамгийн чухал юм нь том бизнесийн салбар байна. Санхүүгийн эрхчлөөнд хүрэх болцоотой. Нөгөө хөрөнгө оруулах болцоотой сектор чинь юм байна. Тэгэхээр хүмүүс эхний хоёрын юм секторт ажиллаад ахуу сэтгэлгээгээ өөрчилж том бизнесийн салбар руу олж эрхчлөөнд хүрэх болцоогоо нээх хэрэгтэй юм байна. Энэ дээр цөмөр энэ секторуудын мөнгөний хуваарлтыг харъя. За эхний жижиг бизнесийн секторт дэлхийн нийт хүн амын 90% нь ажилладаг. 90% нь жижиг бизнесийн салбарт ажилладаг байх нь шүү дээ. Тэгээд цалингаас цалингийн хооронд өөрөө жижиг бизнес эрхэлсэн ч гэсэн тэр амьдралаа болгоол цаашаа хөгжих болцоо муутай байдаг байх нь. Энэ хүмүүс баялагын хэдэн өнөөгдгийг цөмөрө харцгаая. Дэлхийд дээрх нийт хөрөнгө баялагын 10% 90% ногдож байна. Полог компанитай эхлэн бүртгүүлсэн хүмүүст гарааны сургалтыг тавьдаг. Энэ гарааны сургалт нь энэ бизнесээр яаж ажиллах арга барилыг зааж амжилтанд хүрэх арга барилыг заасан юм сургалт болдог. Бизнес хийх гэж байгаа хүн болгонд энэ сургалтыг тавьж бид гарааг нь эхлүүлж хамтран ажилладаг. За өнөөдрийн сургалтаа би мөнгөн хүүтэйгээ манай компани бүртгүүлсэн байгаа. Тэгээ мөнгөн хүүтэй гарааны сургалтаа эхний гарааны арга барилыг зааж сургалтаа эхэлж байна. Гарааны сургалтын 1-р хэсэг бол үйл ажиллагааны хөтөлбөр эхэлдэг. Энэ 6 алхмаас тогтдог бидний сургалт. Энэ 1-р алхам нь анхны уулзалт байдаг. За 2-р анхны уулзалтаа чинь хүнийг гарааны сургалтанд презентацид урьдаг. Та тэгээ презентацид ураад энэ анхны уулзалт энд хийчихэд за презентацид хүнээ ураад тэр хүн маань бүртгүүлээ орчвол гарааны сургалтыг тавьдаг. Гарааны сургалт. Би өөрчөө одоо гарааны сургалтаа бүртгүүлээ орсон учраас гарааны сургалтаа тавьж эхэлж байна. Бизнесийн гүнзгэр үүсгэн сургалт ордог. Дараад нь 5-дугаарт нь даймондын сургалт. 6-дугаарт нь орон нутгийн арга хэмжээ гэсэн үйл ажиллагааны хөтөлбөрөөр 6 алхмаас бүрддэг үйл ажиллагааны хөтөлбөр. Одоо 40-с дээш насны хүнд бараг л ажил болтгоо болцсон юм шүү дээ. Тэгэхээр манай бизнесийг 80 гарцсан хүн хийгээ явж байна шүү дээ. Монголд олон аялалд явж байна, багаа хөгжүүлээд улсад ажиллаж байснаа өндөр цалин аваа явж байна шүү дээ. Эрүүл мэндийн асуудалтай хүн зараад мөнгөө гаргаад авчиж болно. Эсвэл өөрөө хэрэглээд эрүүл мэндэд хөрөнгө оруулалт хийж болно. Тэгэхээр эн чинь бол шатлагдсан ойлголт тий. Эрсдэлсэн ойлголт байхгүй. Би бол энэ компанитай бол байнга одоо насан туршдаа л холбогдно гэж бодож байгаа. Энэ сайхан боломжийг олон монголчууд маань хүртээсэй. Энэ боломж Америкийн нэгдсэн улсын энэ компани боломжос айл болгон хүртээсэй, эрүүлж ийсэй л гэж боддог. Хүн болгон юу хүсдэг вэ? Сайхан амьдралыг хүсэж байгаа шүү дээ. Таны зарцуулж байгаа цаг хугацаа, хөдөлмөрлж байгаа тэр хөдөлмөрчийн эргээд таны амьдралд юу өгөх юм бэ? Тэр хамгийн чухал гэдэг тийм. Тэгэхээр одоо ялангуяа амьдралаа өөрчлөх хүсэлтэй, сайхан амьдралдаа одоо өөрийнхөө хэрэгцээг хангая, зогсохгүй бусад хүмүүсийг одоо сайхан амьдрахад нь туслая гэсэн ийм зорилго тээж орж ирж байгаа хувьд яг хөө эцсийн үр дүн маш чухал. Полог компани хамгийн өндөр цол 5 цолтой байдаг. 5 дахь цолонд төрсэн одоо 10 гэр бүлийн 20 хүн байдаг. Тэр хүмүүс сард 100 мянган сая доллар аваа явдаг. Сүлжээний компаниас бид нэр хамгийн түрүүнд сонирхох зүйл нь юу юм? Яг танай компани чинь маркетингээр одоо дэлхийн олон оронд олон хүмүүс ажиллаж байна. Яг хамгийн өндөр амжилтанд нь хэдэн хүн хүрсэн бэ гэдгийг сонирхох хэрэгтэй. Пологт орсон бүх талаар хөгжих болцоотой. Энэ хувь хүний хөгжил маш сайхан дэвшилтэй. Тэгээд энэ шилдэг сургалтын системтэй компани. Хүнээ зөв сургаж хүмүүжүүлж чаддаг, хувь хүний хөгжлийг маш сайн дэвшлүүлж чаддаг. Тэгээд нэг гэрэн дээр гэр бүлээрээ ажилладаг учраас гэр бүлийн халуун дулаан уур амьсгалыг бүрдүүлдэг. Нэг зорилго чиглэлтэй ажилладаг хоёулаа. Өөр зорилготой байгаа тохиолдолд бас нэгээ ойлгохгүй, тэрнээсээ болоод асуудал үүсэх юм гардаг л да. Тэгэхээр манай компани нөгөө анх бүртгүүлэхдээ гэр бүлээрээ орчдөг. Тэгээ ялангуяа манай гэрийн хувьд бид хоёр анхнаасаа л нэг зорилготой тий ажиллажсэн нэг үрэл нэг тийшээ харцсан. За Монголын багаас хамгийн анх
их нэртэйгээ бид хоёр гадаадын багт одоо интернэшнл дайнд гэдэг маань 3 дахь цолонд хүргэж чадсан хүмүүсийг хойшд манай айгуу том баг ажилладаг. Тэр багаас одоо 3 дахь цол интернэшнл дайм цолтой 3 гэр бүл байдаг. Тэгэхээр өмнө нэг зорилготой ажиллана гэдэг бол гэр бүлийн одоо бат бөх байдал, нэгдэл, уур амьсгалд бол маш том нөлөө үзүүлдэг. Нэгдүгürt энийг олж авсан. Хүн энэ компани маркетинг системээр л тууштай ажиллаж чадвал маш бага хөрөнгө оруулалтаар одоо том бизнес хийхтэй ирээдүйдээ бүр мөрөөдөө биелүүлэх төрх санхүүгийн эдийн засгийн боломжоо бий болгож байна. Тэр энэс хүртээсээ аваасаа л гэж бодож байна. Би үнэхээр гайхамшигтай хамт олонтой болсон. Одоо би 1000 гаруй хүний багийн ахлагч гэлдэг чинь тий. Би урд нь хийдэг ажлаа хийгээл явсан бол нэгэд 10-20 хүн дотор ингээл ажилласаар байгаа магадгүй хэдэн жилийг ч өнгөрөх байсан тий. Гэтэл одоо энэ бизнест орж ажилласнараа маш олон одоо насны янз бүрийн мэдлэг боловсролтой нийгмийн янз бүрийн анги давхрын хүмүүстэй харьцсан гайхамшигтай хамт олонтой болсон. Тэгэхээр ирчүүдээ энэ бизнесийг хийгээрээ бид нартай нэгдээд ажиллаараа их орондоо байгаад тэр гадаадын улсад одоо сайхан залуу ирчүүд маань яваад ажилтдаг. Хэдэн жил ажиллаад ирэхээр эрүүл мэндээр хохироод ирдэг. Тэгэхээр их орондоо байж байгаа дэлхийн нийтэд энэ мэдээллийг хүргээд амжилтанд хүрэх болцоотой шүү гэж хэлмээр байна. Ханыхан өгсөн зангааг зүүн амжилтын түүхийг хамтдаа бичлцгээр гараараа сан хөтлөлдсөн амжилт өөдөө хамтдаа урагшлаа. Энэ л залуу гэр бүл оюундан хөрөнгө оруулалт хийж олон сайхан арга хэмжээнд оролцож амьдралаа аз жаргалаар дүүргэж байлаа. Гадаадын үзэсгэлэнт сайхан орнуудаар гэр бүлийн хамтаар аялаж амрах эрхэм болзол хангасан нь хүн хичээвэл юунд ч хүрч болдгийг төвшин жаргал гэрэл туяа гих залуу гэр бүлийн амжилт амьдралын түүхээс бид харлаа. Энэ лагшинд торгоныхээ нийлэх мэт өлзий учирлаар бүрдсэн миний, чиний, таны, бидний амьдралын гэрэл, аз жаргалын гэгэ, эрүүл амьдралын баталгаа болсон For Life-тай бид салшгүй холбогдсон нэгэн түүхийг бид хамтдаа бичлэлцэж яваа амжилтын түүх энэ үлээ. Сүлжээний бизнес санхүүгийн эрхчлөөг бидэнд олгоо зогсохгүй амжилтанд хүрэх үү хэмээн үзэгч та бодон суугаан лавтай. Үүний учир энэхүү бизнесийн нэр хүнд гоо сайхны бараа бүтээгдэхүүн борлуулж явдаг хэмээн ойлгодогтой холбоотой. Гэвч For Life-ийн олон үйт маркетингийн тогтолцоо үүнээс өөр. Та сайн ажиллаж, сайн баг бүрдүүлж чадвал амжилт танд ойрхон. Иймээс цаг гарган судлаж үзэн цаад учрыг нь тунгаан бодож мөнгөтэй болохоос гадна амьдралд алхам тутам бүрэх хэрэг болохоос юуг эндээс суралцж болох талаар бодож үзээрэй. Танд ажилсаг эрч хүчтэй хамт олон гэр бүлдээ зориулах цаг зав, хувь хүний хөгжил, дэлхийн улс орнуудаар аялах хүсэл байгаа бол For Life таны өмнө нээлттэй. Мөрөөдөлтэй хүн хамгийн баян, мөрөөдлөө биелүүлэх зөв сонголт хийсэн хүн хамгийн жаргалтай.